Word 2000 гаруй програм нь header and footer-ийн маш олон бэлэн загварын галерейтэй байдаг. Гэхдээ тэднийг хэрэглэх болгонд өөрчлөх шаардлагатай болдог. Header and footer хийж бас хадгалах нь тун амархан. Бэлэн header and footer-ийн загварыг өөрчилж засах нь ч амархан. Эхлээд энэ баримтанд footer хийцгээе. Тухайлбал энэ 3 багантай хоосон footer-ыг сонгоё. Текст байрлуулах 3 байршилтай юм байна. Эхний текст байрлуулах газар тэмдэг оруулах болно. Голын текст байрлуулах газар нь хуудасны тоог бичих болно. Нэгдүгээр хуудас гэсэн тэмдэглэлтэй хуудсын дугаарлалт сонгоё. Хамгийн сүүлийн текстийн байрлалд баримтын нэрийг бичнэ. Үүнийг хүснээрээ форматлаж болно. Тийм болохоор баримтын нэрийг форматлъя. Темийн өнгийг сонгох болно. Үүнийг bold фонттой болгоё. Темийн өнгийг тохируулсны дараа буцаагаад өөрчилсөн ч болно. Цэнхэр болон улаан өнгийг ихэвчлэн хэрэгэлдэг. Харин энэ удаад хөх өнгийг сонгоё. Footer маань дажгүй харагдаж байна. Үүнийг үүсгэхэд ганц минут л боллоо. Энэ footer-ийг дараа нь дахиж хэрэглэх боломжтой болгомоор байна. Тиймээс үүнийг хадгалаад авъя. Insert tab руу ороод footer галерей дээр дараад save selection to footer галерей гэсэн команд дээр дарна. Үүнд нэр өгөх шаардлагатай болно. Одоо харин өмнө нь хийж байгаагүй нэг зүйл үзүүлье. Би шинэ төрөл үүсгэж үүнд нэр өгч хадгалах болно. Нэрнийхөө өмнө доогуур зураас оруулчих юм. Үүнийг хүссэн газараа хадгалж болно. Зөвхөн агуулмж оруулах тохиргоо хийх болно. Энэ бол footer учраас хуудасны хамгийн доор байрлах нь ойлгомжтой. Агуулмжийг параграфт багтаах гэсэн тохиргоо хийлээ. Октээр дараад хадгалчихлаа. Design tab руу буцаж очоод header and footer хаачих юм. Ингээд шинэ footer маань бэлэн болчихлоо. Одоо Ctrl N дээр зэрэг дараад шинэ баримт үүсгэе. Сая хадгалсан footer энэ баримт руу оруулъя. Footer галерей руу оръё. Жагсаалтын хамгийн ихэнд бэлэн загварууд цагаан толгойн үсгийн дараалалаар байрлсан байдаг. Цагаан толгойн өмнө доогуур зураас ордог зарчим энэ програмд бий. Түрүүхэн хийж хадгалсан footer-ийн нэрийн хамгийн ихэнд доогуур зураас оруулсан та санаж байгаа байх юм. Миний хийсэн загвар жагсаалтын хамгийн ихэнд байрлсан байгаа. Блок үүсгэх болгонд хадгалахдаа хамгийн ихэнд доогуур зураас оруулаад нэрээ бичнэ. Тэгвэл миний загвар хамгийн ихэнд гарч ирнэ. Миний хийгээд хадгалсан загварын дараа бэлэн загварууд цагаан толгойн дараалалаар гарч ирэх болно. За үүнийг хуудсандаа одоо нэмж оруулъя. Footer маань гараад ирлээ. Хэрвээ footer-т ямар нэгэн өөрчлөлт хиймээр байгаа бол хийж болно. Үсгийг томсгож болно. Өөрчлөлт хийчихэд буцаад footer галерей руу ороод save selection to footer галерей гэсэн команд дээр дарна. Тэгэд яг адилхан нэр оруулвал өмнөх загвар дээр өөрчлөлтийг хуулж оруулах болно. Адилхан нэртэй 2 footer байж болохгүй. Үүнийг жижигрүүлсэн хувилбар нь болгочих юм. Тэгэд үүнийг өөрийнхөө төрөлд хадгалах болно. Яаж хадгалагдсан байгааг одоо орж харъя. Миний хадгалсан 2 footer жагсаалтын хамгийн ихэнд байна. Header and footer-т зөвхөн текст оруулах ёстой гэсэн хууль байхгүй. Хүсвэл график элемент оруулж болно. Та header and footer-ыг аль хэдийн байршуулчихсан баримт нээх. Эсвэл шинээр баримт үүсгэх үедээ шинэ footer хийж эсвэл засварласан footer хадгалах хэрэгтэй. Дараа нь дахиж эхнээс нь хийх шаардлагагүй. Өмнө нь хадгалсан footer ашиглах боломжтой болно. Ингэснээр таны цагийг хэмнэх болно, бас мөнгөөч хэмнэх болно.